За тэгээ ийм чухал хууль хэлэлцэж яхад энэ ардчилсан нам одоо сөрөг хүчний ажлыг ер нь ингээл хурал хаяал ингээл хурлаас завсарлага аваад энэ бол ерөөсөө ингэж сөрөг хүчний ажлыг хийхгүй. Тийм л юм ба сөрөг хүчний хийх гээд байгаа юм бол өнгөрсөн 25 оны төсвийг мүлжихдээ ардчилсан намын гишүүд яаж мүлжлөө? Өөрсөндөө ашигтай байхаар юмыг яаж тал талаас нь судалж мүлждэг вүлээ? Яаж унгаах гэж мүлждэг вүлээ? Тэр шиг судлаад орж ирээд ингээд төрөл бүрийн асуудлуудыг тавиад ингээд мэтгэлцээд ингээд энэ хуулийг унгааж болно штэ. Гэтэл зүгээр ингээд хаяа явахдаа яаж юм хэрэг манай Монголын ард түмэн мэдэж авах. Энэ улсын хурал ер нь энэ зарим гишүүд нь ямар сэтгэлтэй, ямар их ашигтай ажиллаад байгааг мэдэж авах хэрэгтэй. Эцэндээ орсон юм чи гарцгоё гэж гарч байгаа. Ардчилсан намын дарга нь за ингээд би бол гарлаа. Та нар эндээ үйлдвэл тэ өөрсдөө мэдэрээ гэж одоо гишүүдэд дарамтлаад гарч ингэж чи энэ одоо юу гэсэн үг вэ? Энэ хүмүүс хоорондоо улс төржиж болно. Гэхдээ Монголын ард түмний тулгамдсан асуудал, Монгол төрийн ажил зогсолтгүй явж явах ёстой. Өнөө мөдгөө төрөгч төгчөөд одоо ингэ бэлцээтлээ хавагнаад энэ сууж байгаа хүн ч гэсэн байна. Яагаад энэ хуралдаас суухаагүй бол яах гэж энэ улсын хурал өчнөө үнийний арьс нөмөрч, өчнөө уран яруу донгодож, өчнөө олон тэр бумыг зарлагдаж гарч ирдэм бэ энэ хүмүүс? Одоо энэ манай энэ Баянбаажаа баяр цогт тэргүүтэй улсын хурлын гишүүд өнгөрсөн жил яаж энэ төсвийг мүлжиж Монголын хүүхдүүдийн нийт өсвөр насны хүүхдүүдийн 18 тэрбум төгрөгийг ямар их мөнгө хийж гасалж байсан хүмүүс энэ жил болохоор 1.3 их 80 төгрөгийг ёстой 1.3 их 80 төгрөгийн алдагдaltaй төсвийг ёстой боломжийн төсөв орж ирлээ шүү дээ гэдэг өгөөрдөө сууж байна. Гайхаад байна. Ямар үед нь 18 тэрбум төгрөг хүүхдүүдэд зарцуулахад асан их мөнгө болоод ямар үед нь 1.3 их 80-ийн алдагдал бүр өгөөрдөө хайрламаар ийм дүн болчиход байгаа юм бэ гэдэг би бүр гайхаад байна. Тэгэхээр Монголын ард түмэн мэдэж аваг энэ дотор энэ улс орны төлөө, нийгмийн төлөө, үнэхэрийн иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй маш цөөхөн хүмүүс байна. Тэр хүмүүс энд үнэхээр хүчин мөхөсдөж байна. Өнөөдөр одоо сая тэр номтой хоёр гишүүн яаж байгаа? Та энэ хүнсний тухай хуульд үлдээ саналаа өгчөөч гэсэн чи би надад ямар хамаатай ингэ гарч их жишээний. Ингиж болдгийм уу ер нь? Энэ өчнөө олон парламентд суусан одон туяа гишүүн яаж юм сая? Эцэндээ орсон юм чи гацгаа юу? Ийм улсын хурал гэж юу байх вэ? Ийм улсын хурлын гишүүд гэж юу байх вэ? Энэ монголчууд, Монголын иргэд олон нийт, Монголын ард түмэн энэ улсын хурал томилоод гаргацсан байгаа энэ хідэн хулгайч нараа ажиллаа хийхийг шаардах хэрэгтэй. Яагаараа ингэж гуйлгаад, гушуулаад чи бүхний дээрээ хилэлцэх ёстой асуудал цаг нартай. Өнөөдрийн энэ хоёр асуудлыг хилэлчээд маргаашийн дараагийн асуудлууд орж ирээд хилцэх ёстой үстэй. Өнөөдөр гудамжинд ахмадууд сууж байна. Багш нар боловсролын жилд ажил хаялт зарлаж байна. Гэтэл ийм олон тулгамдсан асуудлууд байж хахад байнгын 7 хоногт 2 удаа энэ чуулган чи хуралдаж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо ингээл байнгын чуулганаас завсарлага авна. Асуудлаа судлаач, нөгөө мүлждэг, нөгөө түүдэг, нөгөө сайхан судалдаг, мундаг боловсралтай Баянбаажаа нар нь хайццээ. Үнэхээр гайхамшигтай. Монгол төрийн ажлыг бүр ингэж яваад бүр сурцсан юм байна, гаршицсан юм байна, амжчихсан юм байна.